Энэ мэргэжлийн холбоотуудаа бид нар чинь ингээд дэмжиж бойжуулаад явах хэрэгтэй. Тэгэхээр яг засгийн газрын тухай хуулийн 19.1.2 дээр энэ мэргэжлийн холбоотууд чиг үүргийн дагуу төрийн чиг үүргийг бас ингээд хэрэгжүүлж ажил хийлгүүлнэ гэдээ бараг зааж чадах. Тэгэхээр бид ингээд нэг талдаа нөгөө мэргэжлийн холбоотууд бие даасан байдлаар шийдвэр гаргаад засагт ингээд ажлын сайжруулах зөвлөгөө тусламж үзэл явах хэрэгтэй байтал нөгөө гараараа хууль баталсан тэр өөрийнхөө чиг үүргүүдийг мэргэжлийн холбоотоор хийлгэн гээд санхүүжүүлж байгаа юм. Тэгэхээр одоо хичнээн мэргэжлийн холбоотуудад санхүүжилт өгд юм бэ гэж би тодорхой танаас асуугаад байна шүү дээ. Одоо миний мэдхийг хэлэх юм бол жишээ нэг 3-4 юм байна. Тэгээ би танаас асуугаад. За инхээр сая тодорхой хариулъя. За надаа яг энэ хичнээн холбоог санхүүжүүлэх мэдээлэл алга. Жишээл би сая хүнс хөдөөж хөнгөлдрийн салбарыг хариуцахад манайх 25-6 мэргэжлийн холбоотой байсан. Махны холбоо, сүүний холбоо, тариаланчдын холбоо, гурал үйлдвэрчдийн холбоо, тоног төхөөрөмчдийн холбоо зэрэг холбоод нэгэд. Бид нар ямар нэгэн санхүүжилт өгч үзээгүй. Харин холбооттойгоо хамтран ажилладаг байсан. Тухайн компанитай ажилладаг байсан. Нэг үйлдвэр зөвхөн холбоогоор дамжуулж тэртэй хамтардаг. Тэр холбоогоор дамжуулж гомдлоо шийдвэрлүүлдэг. Салбар тэрэгч бодлого холбоогоор дамждаг. Тэр л нэг зарчмын зүйлийг л энэ зөвлөл дээр оруулж ирж журамж өгж байгаа шүү дээ. Энэ дээр бид нар олон юм алгадаа бизнесээ хэдхэн бодлох зөвлөлүүд байна. Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалдаг хэдхэн зөвлөл байна. Судалгаа шинжилгээний шинжилгээ ухааны 2-3 хаан байгууллагууд байна. Энэ хэдийгээр бид нар тооцоод 9 дотор байгаад илүү үр дүнтэй байхад цуглаад ерөнхий сайдад эдийн засгийн орчин чинь юм байна. Бизнес явуулах хэрэгчлэн гомд санал ингээд байна. Энэ салбарт хүндрэл